Emotional intelligence гэж юу юм бэ? Ингээд судалж үзэхээр шийдлээ. Тэгээд нэг хамгийн ихний ном бол Emotional Intelligence by Daniel Goleman гэдэг ном барьж аваад уншаад дуусгачлаа. Тэгээд энэ номны талаар ярив. За хүний тарих яаж хөгжсөн бэ гэх юм бол хэдэн 100 мянган жилийн өмнө хамгийн түрүүнд энэ доод хэсэгт нь emotional brain буюу ингээд эмоцороо сэтгэдэг тэр тархины хэсэг хөгжсөн. Тэгээд хэдэн мянган жилийн дараа энэ дээдлэлт нь logical brain буюу логикоор сэтгэдэг тэр brain-ийнх нь тэр ингээд тархиных нь хэсэг нь үүссэн байхгүй. Тэгээд одооны хүмүүс яадаг вэ гэх юм бол ямар нэгэн зүйл ингээд харлаа, сонслоо, мэдэрлээ. Тэгмүүд хамгийн түрүүнд тархины чинь emotional brain руу хамгийн түрүүнд очин заяа. Тэрний дараа одоо хэдэн секунд ингээд ямар юу болж байгаас шалтгаалаад хэдэн секундын дараа ч юм уу, хэдэн минутын дараа, хэдэн цагийн дараа ч юм уу ингээд emotional brain-ий дараа logical brain руу тэр мэдээлэл нь очдог. Тэгээд хүн ингээд логикоор бодож эхэлдэг. Тийм учраас хүмүүс ингээд юм бодоход хамгийн түрүүнд ингээд эмоцоор хариу өгдөг байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингээд ямар нэгэн халуун зүйл ингээд хөрөнгөт юу ч бодож амжаагүй байтал шууд ингээд гараа буцаад авна штэ. Тэр чинь бол ингээд emotional brain-ий чинь ингээд хийж байгаа үйл байхгүй. Emotional intelligence гэдэг зүйлийн хамгийн том ингээд факторууд буюу ингээд хамгийн том хугтгуунууд нь юу юм бэ? Хүн яавал emotionally intelligent хүн юм бэ? Гэх юм бол за ингээд эмоцудаа нэрлэж чаддаг. Өөрөө юу мэдэрч байгаа, ямар эмоцийг мэдэрч байгаа гэдгийг ингээд тэрэн дээр нэр тавьж чаддаг. Өөрөө юу мэдэрч байгааг ингээд хүмүүст ойлгуулж чаддаг. Тэрийг ингээд ярьж чаддаг заяа. Эмоц өдөртнө гэж юусэн байхгүй заяа. Эмоц бол чи угаасаа тэр эмоцыг ингээд цаанаасаа угаасаа мэдэрнэ. Чи ингээд бодож амжиг байтал угаасаа ингээд тарих руу чи ингээд ирээд эмоц чи ингээд бүрдсэн заяа. Тэр эмоцыг яаж хүлээж авах уу? Тэр эмоцд ямар хариу үйлдэл гаргах уу? Тэр эмоцыг хэр удаа мэдрэх үү? Хэр хүчтэй мэдрэх үү гэдгийг чи удирч чадна заяа. Тэгэхээр тэрийг ингээд удирч сайн чадж байгаа хүн бол emotionally intelligent байна гэсэн. За дараа нь болохоор control impulse гэж байна. За impulse гэдгийг би Монгол тодорхойлтыг нь олоогүй. Гэхдээ impulse гэдэг одоо ингээд ямар нэгэн зүйлийг ингээд хийх маш хүчтэй хүсэл эрмэлзэл гэж ойлгож байна. Одоо жишээлбэл impulse buy гэж байдаг шүү дээ. Ямар нэгэн зүйлийг ингээд харчаад бодож амжаагүй байтал ингээд амар гой санагдаад тэрийг ингээд худалдаад авчдаг тий. Ямар нэгэн хувцс ингээд амар гоё харагдал бодож амжаагүй байтал ямар гоё юм бэ гэл ингээд амар аммаар санагдал дараа нь тэр мөнгө ингээд сарын хоолны мөнгөгүй байснаа бодож амжаагүй байтал худалдаад авчиж тэр чинь ингээд impulse buy хийцэн ингээд худалдаад авцсан гэсэн үг байхгүй. Тиймэрхүү ингээд маш хурдан ингээд амар хүчтэй гарч ирдэг тэр ингээд сэтгэл хөдлөлүүдийг дарж эсвэл тэрэнд ингээд захирахдахгүй байх бас нэг тийм чадвар. Тэгээд тэрнтэй бас ойролцоо заяа. Ойрын хугацаанд мэдрэх аз жаргалыг авахын төлөө ирээдүйнхээ аз жаргалыг гарддаг хүмүүс байдаг штеп. Хүмүүс байдаг гэж хүмүүст уус тийм зам байгаа заяа. Тэрийг удирдах чаддаг хэрэгтэй. За тэгээд дараа нь стрессийг зохицуулах. Уур, стресс, депресс тэрийг ингэж зохицуулах. Стрессийг мэдрээд бас тэрийг хэр удаа мэдрэх үү, хэр хүчтэй мэдрэх үү гэдгийг зохицуулж чаддаг. За тэгээд хүмүүс болохоор ингэж бас стресс, депресс, уур гураас
болж бүр ингээд тархин эрүүлэр ингээд бодож чадахгүй хэмжээний болчдөг заяа. Тэнгүүд тэр ингээд хэцүү сэтгэл хөдлөл эмоцуудыг ингээд өөрийг нь удирдуулахгүй байх бас нэг чадвар байх хэрэгтэй. Амар депрессэнд орсон, сэтгэлээр унтсан байгаа бол тэрийг өөрөө за би одоо энгийн биш байна. Депрессэнд орсон байна. Тийм учраас би энээс болж ямар нэгэн шийдвэр гаргах гэдэг нь тэрийгэ зогсоох хэрэгтэй. Би одоо ууртай байна. Ууртайдаа би ийм жоохон мангар сонголт гаргах гэдэг нь тэрийгэ би болох хэрэгтэй. Жоохон байж байгаа тавьширхаараа сонголт хий. Би тийм зан суудсан байх хэрэгтэй. Тэгээд эмоц үйлдэл хоёроо салгаж чаддаг байх хэрэгтэй. Ууртай байлаа гэд юм авч шидэд байж болохгүй. Уурыг мэдэрэн заяа. Уурыг мэдэрсэн ч гэсэн тэр эмоцноос өөрийнхөө үйлдэлийг салгаж чаддаг байх хэрэгтэй. Өөр ямар нэгэн юм хийхтэй. Жохон тайвшраад дараа нь илүү эрүүл ухаанаар бодож сурах хэрэгтэй. Гэх юм. Эдгээр бол яг ингээд хувь хүн өөрөөгөө мэдрэх, өөрөөгөө ингээд уур хилэн эмоцуудыг удирдах талаар заяа. Тэнгүүд дахиад emotional intelligence юу байгаа вэ гэхээр хүмүүстэй харьцах чадвар, хүмүүсийг ойлгох чадвар, өөрийгөө хүмүүст яаж нөлөөлж байгааг ойлгох чадвар. Ингээд тэгээ дээрэс нь сонголт хийх чадвар. Одоо ингээд эмоцороо сэтгэж гин үү, логикоор сэтгэж гин үү, ямар тач зөв сонголтыг дараа нь харамсахгүйгээр зөв сонголтыг хийх. Ухаантай сонголтыг хийх тийм чадвар. Тэгээд хүмүүсийн одоо нүүр царайны хувирлыг унших, хүмүүсийн юу ярьж байгаа, юу хэлээд байгааг ингээд ойлгох чадвар. Хүмүүсийн царайг уншаад, хүмүүсийн гар хөлний хөдөлгөөнийг хараад тэр хүн яаж ажиллаж байна, ямар эмоцтой байна гэдгийг унших чадвар заяа. Тэгээд хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзэж тэр хүмүүсийг ойлгох чадвар. Нийгэмд юу болохгүйг ойлгох чадвар. Тэгээд энэ амар чухал заяа. Амьдралын төлөө ийм эерэг бодолтой байх гэх юм уу? Юу ч болсон өөртөө ингээд ямар ч хэцүү зүйл байсан өөрийгөө тэрнээс ингээд аваад гарах чадвар. Юу ч болсон тэрнээс ингээд сайныг нь харах. Ингээд итгэл найдвартай байх чадвар гэх юм уу? За тэгээд хамгийн сүүлд нь болохоор үйлдэлээрээ заяа. Одоо жишээлбэл үгээр болон үгээр бус үйлдэлээрээ өөрийгөө ойлгуулах чадвар. Харц ингээд нүүрний илэрхийлэл, гар хөлний илэрхийлэл тэрийг одоо non verbal ингээд үгээр бус илэрхийлж чаддаг. Тэгээд дээрэс нь өөрийнхөө юу хүсэж байгаа илэрхийлэх чадвар. За тэр нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн EQ-ний ялгааны талаар бас уншсан. Тэрний талаар яриад заяа. Эрэгтэй хүмүүсийн EQ нь угаасаа бага байдаг. Тэр нь бол үнэн. Ингээд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Гэтэ яг өөрсдийнх нь буруу бол биш. Угаасаа багаас нь өсөхдөө яг эмэгтэй хүүхдүүд төрүүлж хилд ордгоос болсон байж магадгүй. Эмэгтэй хүүхдүүдтэй эцэг их нь ингээд эмоц, сэтгэл хөдлөлийн талаар илүү их ярьдаг, ярилцдаг. Тэнгүүт эрэгтэй хүүхдүүдийн талаар болохоор тэр талаар сайн ярьдаггүй. Зөвхөн нөгөө эрэгтэй хүүхдүүд чинь ер нь айгүй ууртай, хөдөлгөөнтэй байдаг штеп. Тэрийг нь чи надад бол
чи битгий ингэж уурлаа те, битгий ингэж хүн амьтандаа зодтолтоод хүүхдүүдтэй зодтолтоод бай гэж ярьдаг учраас яг ингэ сэтгэл хөдлөлийн талаар сайн ярьдаггүй. Учираас ер нь эрэгтэй хүүхдүүд том болоод ч юм уу тэр үедээ ч юм уу эрэгтэй хүмүүс ингээд тэр сэтгэл хөдлөлийн талаар нэг ярихыг хүсдэггүй болчдөг. Ингээд сэтгэл хөдлөлөө дардаг болчдөг юм байлээ. Тэгээд тэр нь ингээд үерхэлд орж ирээд хүмүүс ингээ хоорондоо эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо үерхэж эхлэхээр тэр нь ингээд асуудал болчдөг. Эрэгтэй хүмүүс гэхдээ emotionally unintelligent, emotionally мангар байдаг гэд угаасаа тийм юм чи ингээд тийм хүнтэй ингээд үерхэд гэрлээд байж бас болохгүй л дээ. Угаасаа цаан чин одоо ингээд өөрийгөө хөгжүүлдэг эсвэл ингээд тэр хүмүүсээс шал өөр ондоо ингээд ухаантай өөрийгөө илэрхийлж чаддаг, ингээд хүнийг ойлгож чаддаг тийм хүмүүс бас байгаа штэ. Тийм учраас угаасаа тийм ч ингээд бас бууж өгөөд тийм мангар хүмүүстэй үргэлж болохгүй штэ. Эрэгтэй хүмүүс үерхэл одоо ингээд асуудлуудынхаа талаар ерөөсөө ярихыг хүсдэггүй. Асуудлуудынхаа талаар ингээ үерхлийнхаа талаар ярих гэхээр амар том ачаа дараа болж орж ирдэг. Эмэгтэй хүмүүс болохоор үерхлийнхаа талаар, асуудлуудынхаа талаар ингээд ярилцах тусам, сэтгэл хөдлөлтөдөө ярилцах тусам тэр нь илүү гоё мэдрэмж өгдөг, илүү хайрлагдсан мэдрэмж, ингээд илүү татан болж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэр нь болохоор эсрэгээрээ эрэгтэй хүмүүст ачаа дараа болоод өөрлөө нь ингээд дайралт хийгээд байгаа юм шиг санагддаг. За эрэгтэй хүмүүс тэгээд яах дуртай вэ гэх юм бол ямар нэгэн ингээд activity буюу ямар нэгэн ингээд хамт цагийг ингээд одоо хамт ингээд тоглох ч юм уу, хамт ингээд ямар нэгэн ингээд юм хийх юм бол илүү татан болоод илүү ингээд хайрлаж байгаа ингээд илүү татан болж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэгээд тэрийг ер нь ингээд яах ёстой вэ гэх юм бол за ингэчийн зөө эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдийг ингээд ихэнхдээ яг хувь хүнийг нь шүүмжилдэг, үйлчлэлийг нь биш, хувь хүнийг нь шүүмжилдэг гинэ. Тэгэнгүүт тэр нь болохоор эрэгтэй хүмүүс тэрийг нь ерөөсө шүүмжлэлийг нь сонсож авахыг угаасаа хүсэхгүй штэ. Тэнгүүт шууд өөртөө дайралт болгож хүлээж аваад тэр ингээд хэрүүл маргаа нь улам томроод явдаг. Тэдний оронд эмэгтэйчүүд яах ёстой вэ гэх юм бол чи ийм үйлдэл хийсэн. Ерөөсөө өөр юм шиг. Чи ийм үйлдэл хийсэн. Тэр чинь надад ингэж санагдсан. Тэрний оронд чи тэрийг хийсэн бол надад дээр байх байсан гэж ярих хэрэгтэй. Тэгээд тэр хүнд хайртай, тэр хүн рүү ерөөсөө довтлоогүй, тэр хүнд хайртай ингээд үргэлжлэхаа төлөө ингэж ярьж байна гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Тэр хүнд хайртай гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Яг гэх юм л ингээд ямар нэг асуудал гарч ирээд ярилцах юм бо тэр эрэгтэй хүмүүс ингээд надад хайргүй болохоор ингэж яриад ийм яриа эхлүүлээд байна гэж боддог. Ер нь бодол түгээмэл байдаг юм л та. Тэнгүүт яг ингээд өөрт нь хайртай гэдэг бас амар чухалчилж хэлж ойлгох хэрэгтэй заяа. За эрэгтэйчүүд нь яах ёстой вэ гэх юм бол хамгийн түрүүнд эмэгтэй хүн өөрт чинь хайртай учраас тэр асуудлуудыг гаргаж ирээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй заяа. Хүн за эмэгтэй хүн ялангуяа хайртай зүйл дээр хамгийн их ач холбогдол өгч ингээд хамгийн их стрессддэг. Тэнгүүт тэрийг ингээд сайн ойлгох хэрэгтэй. Тэнгүүтээ эрэгтэйчүүд ихэнхдээ ингээд stone walling гэдэг зүйлийг хийдэг гэж байгаа. Тэр нь болохоор ямар нэгэн ярилцах хэрэгтэй зүйл болонгот шууд ярихгүй зогсоочдөг. Би ярмааргүй ингээд ярихыг хүсэхгүй байна. Гэт шууд ингээд тэрийг зогсоогоод ингээд алга болчдөг. За яг тэр нь болохоор ингээд бодох цаг хүсэж байгаадаа байж болно. Гэхдээ тэрийг ингээд хэдэн минутын дараа ч юм уу хэдэн цагийн дараа угаасаа ингээд ярилцаж тэрийг зөв болгож ийж дуусгахгүй бол зүгээр л тэгээд хайчих юм бол үргэлжлэх хол явахгүй л гэсэн үг л дээ.
гэрлэлт ч юм те. Тэгээд эмэгтэй хүн юу хүсдэг вэ гэх юм бол өөртөө санал нийлэхгүй байсан ч гэсэн өөрийнх нь юу яриад байгаа, ямар юм мэдрээд байгаа гэдгийг нь ойлгохыг хүсдэг эрэгтэй хүнээс. Заавал тэрэнд нь ингээл заавал тэрэнд нь ингээл санал нийлээл би ч гэсэн тэгэж бодож ин гэхийн оронд би чи чамайг тэгэж мэдэрч байгааг чинь ойлголоо гэд хэлчихэд тэр хүн ингээд эмэгтэй хүн тайвширчдаг гэж юм. За тэгээд угаасаа үерхэл гэрлэлтэд бол асуудалгүй ингээд ямар нэгэн хэрүүл уруулгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэнгүүд яаж хэрэлдэх вэ гэдэг нь амар чухал гэж байгаа байхгүй. Одоо ямар нэгэн хэрүүл гарч ирэхэд яаж хэрэлдэх гэдгээ ер нь ихэндээ ингээд тохирцсон зүгээр байдаг. Одоо ингээд би хэрэлдэнгүүтээ ингээд жоохон өөртөө цаг аваад жоохон ганцаараа байхыг хүсдэг гэдэг юм. Нөгөө талаас нь би ингээд хэрэлдэнгүүт тэр асуудлыг шууд тэр доор нь шийдхийг хүсдэг гэж нэг нь хэллээ гэж бодъё л доо. Тэнгүүт тэр хоёр өөр хүсэлтэй байна заяа. Яг хэрүүл гарангуут тэрийг яах юм бэ? Хэдэн минут ингээд амралт аваад хэдэн минутын дараа буцаж эргээд яаж хэрэлдэх вэ гэдэг амар чухал. Тэгээд бас би угаасаа өөрөө ингээд ямар нэг асуудал гарах юм бол тэр үед нь шууд шийдэх гээд хичээгээд байдаг хүн баггүй юу? Тэр нь бас жоохон буруу байж магадгүй юм билээ. Яагаад вэ гэх юм бол за emotional flooding гэж нэг зүйл байгаа юм заяа. Тэрний үг гэхэнгүүт уур болохоор өөрийгөө ингээд хоолдог зүйл байгаа хгүй юу? Уурчин хүрэх юм бол чи тэрнээс ингээд зайгаа аваад өөрийгөө сатааруулаад тэр юмнаас холдохгүй бол уурчин өөрийгөө хоолсороод тархичин нөгөө логикоор бодож чадахгүй хэмжээнд хүрчдэг. Тэгэхээр яах ёстой вэ гингүүт хэрүүл боллоо тийм үү? Хэрүүл болонгууд scientifically шинжлэх ухаанаар батлагдсан тоонлолоор 20 минутын зай юм билээ. Яг ингээл уурчин хурж эхлээл өөрийнхөө ингээд бодоогүй хүсээгүй зүйлийг хийгээд эхлээд ах юм бод одоо болий 20 минутын дараа хоёулаа ингээд эргээд уулзъя. Ингээд бас нэг тийм арга байлээ. Тэгээд надад болохоор тэр нь угаасаа амар зүг санагдсан. Би ингээл угаасаа уурлахаараа ингээ бүр мэдрэл муутай. Би угаасаа ингээ уурлахаараа мэдрэл муутай юм шиг болчихдог зэв. Тэгээд тэрийг ингээд мэддэг байсан ч гэсэн уурлахаараа ингээ би ингээд амар муухай зан гаргаад байна. Ингээд жоохон тайвширч байгаад ингээд жоохон эрүүл ухаанаар бодох хэрэгтэй гэж мэддэг байсан мөртлөө яг л ингээл нэг юмнаас уншаад тэр нь ингээд асуудал мөн гэдгийг ингээд ойлгоогүй болохоор ерөөс тэрийг хэрэгжүүлж чадахгүйсэн байхгүй. Тэнгүүд угаасаа ингээд emotional flooding гэдэг зүйл байд юм байна. Тэгээд 20 минутын завсарлага авах хэрэгтэй байд юм байна гэд ингээд уншаад мэдчихэнгүүт би ингээд сурчиж байгаа байхгүй. Энэ тэгээд нэг сонирхолтой зүйл нь заяа. Уурлахаар угаасаа хүний ингээд зүрх хурдан цохилно шүү дээ. Зүрх хурдан цохилоод эхэлж байна гэдэг чинь ер нь муу шинж тэмдэг болоод ирж байгаа юм л яг уур дээр ирэх юм бол. Тэнгүүд хүмүүс яадаг вэ гингүүд зүрхнийхаа цохилтыг ингээд хурдсаад байгааг мэдэнгүүтээ шууд одоо за би ингээд жоохон логикгүй үйлдэл хийгээд үг хэлээд байж магадгүй гэж шууд зогсоогоод дахиад зүрхний юугаа хэмжиж байгаад гайгүй тайвширхаараа буцаж ирдэг. Тэгээ бас нэг амар чухал зүйл нөгөө нэг empathy гэдэг байна шүү дээ. Empathy гэдэг монголоор юу гэдэг нь би хараадах юм. Өрөвдөх сэтгэл гэнэ. Өрөвдөх сэтгэл гэж яриа хэлэхгүй баха. Өөр хүний мэдрэмжийг ойлгох, одоо хүний оронд өөрийгөө тавьж үзэх тийм ухаан гэх юм уу? Тэгээд бас нэг амар чухал зүйлээр empathy заяа.
би бас өөрийгөө гайгүй эмпатитай хүн гэж боддог байсан чинь үгүй байсан юм шиг үлээ. За тэгээд хүний уур яагаад хүрдэг вэ? Хүн яаж ингээд бага уурлах вэ гэх юм бол зүгээр л эмпатитай байх. Хүн эмпатитай хүний оронд өөрийгөө тавьж үздэг ингээд байсан бол хүн уурлахгүй. Тэгээд ингээд ямар бас нэг асуудал гэх юм бол хүмүүс ингээд өөрийгөө юмыг хүмүүс ингээд хүмүүс юмыг хитрхи ингээд муугаар хүлээж авдаг, муугаар боддог болсон гэх юм уу? Шууд тэр хүний ингээд хамгийн байж болох хамгийн муугаар төсөөлдөг. Тэгээд жишээлбэл энэ дэр бас нэг жишээ юусан байхгүй. Эхнэр нөхөр ингээд хүүхэд 3 нэг галт тэрэгэн суугаад явах гэсэн чинь нөхөр нь ингээд 10 минут үлдсэн байхад алга болцсон ирэхгүй. Ингээд яг галт тэрэг хөдлөх үед ирж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь эхнэр нь болохоор шууд л ёо энэ дандаа ингэж яахын ямар хэцүү юм бэ, ингээд юу ч болсон ингээд бүх юмыг ингээд нураагаал байх юм гэд яг ингээд хүүхдтэйгээ тэр эхнэр нь ингээд яриа бийдсэн чинь нөхөр нь хурж ирээд манай 10 жилийн ингээд сайн найз таарлтаад бид хоёр жоох юм яриад тэгээ би ингээд хурдан яарад хүүгээд хүрээд ирлээ гэдэг жоохгүй. Тэнгүүд тэр зүгээр эхнэр нь тэгж заавал шууд муугаар харахгүйгээр те ямар нэгэн юм болсон болол оройтж байгаа байлгүй дээ. Тэр хүнд ямар нэгэн шалтгаан байлгүй дээ. Тэр хүн ингээд заавал намайг өвтөх гэж бүх юмыг нураах гэж тэгсэн гэж бодохгүйгээр ямар нэгэн юм болол тэр хүн тэгэл бас хичээж л яваа байлгүй дээ гэж юу н бодох хэрэгтэй. Угаасаа тэгэл ихэнх зүйл төр тийм л байдаг шүү дээ. Хүн болгон тэгэж амар муугаар санаал бүх юмыг муу болохгүй хичээгээд байд. Хүмүүс тэгэл үнэхээр санаар хичээсэн ч гэсэн алддаг ондог үе байдаг ш. Тийм учраас хүний оронд өөрийгөө тавьж үзээд бас санаар юмыг харах гэж оролдох юм бол хүний уур гэдэг зүйл үнэхээр багасна. Тэгээд бас үерхэл, нөхөрлөл юу гэдгийг хайр сэтгэл илүү амар, илүү эрүүл, илүү ингээд сайхан ч юм уу тийм болох. Сэнийх бол гэхдээ угаасаа зөвхөн үерхэл гэлтгүй яг ямар ч зүйл дээр байх зүйлтэй. Тэгээд юу ч болж исэн ер нь яг би бол угаасаа юм болгоныг ингээл хүн ингээл байж хүнийг хамгийн байж болох хамгийн муугаар боддог гэсэн байхгүй. Тэр хүн л намайг өвтөхгүй, тэр хүн л ингээл миний эсрэг ямар нэгэн зүйл хийгээд байгаа юм шиг тэгэж боддог. Тэгэл ер нь би ч хэлтгүй ер нь яг ойр тойрны хүмүүс ер нь тиймэрхүү л байдаг л та. Гэтэ тэгээд бас бодгол зүйл. Тэгээд яг бүхэн жишээ ихэнх одоо хэрүүлж одоо маргаан юу гэдэг нь тэг бүгдээрээ яг энэс ийм зүйл байдаггүй ингээл хүн болгон тэр намайг өдөөд тэр ингээл яачлаа энэ өдрийг гэж байгаа л хэрүүл зодон болдог байх л та. Тэгээд энэ дэр ч гэсэн тийм жишээнүүд байсан л угаас ингээ хэрүүл зодон зүгээр би нэг буруу ойлгосноос болоод үүссэн хэрүүл зодон. Тэгээд бас нэг чухал юм гэх юм бол хүн ингээ за чамд за ингээд хараал мараал те амир ингээд хатуу өгнөд хэлжсэн ч гэсэн тэрнээс угаасаа амир хэцүүлдэг. Гэтэл тэрнээс ингээд яг цаатлын мессеж ингээд гол зүйл хэлэх гээд байгаа зүйл нь юу вэ гэдгийг олж харах бас амир чухал юм билээ. Гэтэ яг амир хэцүүлтэй угаасаа ингээд хүн ингээд үүдээс чи амир муухай хэл амар доромжтоод хэлээд байхад тэрнээс бас ингээд гол утга учир нь олж болохгүй л дээ. Гэтэ ер нь бас яг бодож үзэх л асуудал. За
бас нэг маш чухал зүйл ингээд яг надад байдаг нэг зан чанар нээс уншсан зав би тэгээд ер нь өөрөөр айгу бахархсан хүн өөрийгөө ингээд сэтгэл готрал ямар нэгэн уур хилэн сэтгэл готрал ингээд доор байгаа сэтгэл зүгээ дээш нь болгож өөрийгөө хүчилж тэгж дээш нь болгох юм тийм нэг чадвар байгаа зав. За хүн бол төрхтөө меланхолик монголоор чи меланхолик гэдэг лөө. За меланхоликийн эсрэг нь болохоор cheerful буюу ингээд баяр баясгалантай темперамент. За баруун талын тархин илүү хөгжсөн хүмүүс ер нь меланхолик буюу ингээд юм болгоно жоохон гүнхтэйгээр эсвэл муугаар хардаг. Тэнгүүд зүүн тал нь илүү хөгжсөн хүмүүс болохоор cheerful буюу баяр баясгалантай юм болгоно ингээд бусад ингээд хүмүүсээс илүү ингээд баяр баясгалантайгаар илүү сайнаар хүлээж авдаг. Ингээд ямар ч муу юм болсон айл бол ер нь ингээд хурдан буцаад ингээд сэтгэл санаа сайжирдаг хүмүүс. За бас өөр хоёр байдаг нь болохоор ингээ хүмүүсийн хоёр төрөл байдаг нь болохоор timid буюу ингээд ер нь жоохон аимхай юмнаас айдаг ингээд жоохон дотгошоогоо заяа. Timid-ийн нөгөөх нь болохоор за зоригтой гэхээр одоо үс ингээд юм бодоод байдгүй юмнаас айгаад байдгүй нүүр хагарсан магарсан гэж ингээ яригдаг тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Тэр бол угаасаа ингээд яг төрхөөс ихлүүлээд тим төрж болно. Тэгээд дээрэс нь ингээд эцэг ихийн тэр өсгөж хүмүүжүүлж байгаагаас бас амар хамааран зөв. Гэхдээ тэр яг өөрчилж болно. Гэхдээ бас ингээд хүүхдийн ингээд өсөлт хүмүүжил том болоод ямар болох нь бас тэрнээс амар хамаатай байдаг зөв. Тэмэд хүүхдүүд болохоор ингээд ичиж санаа зовсоор байгаад нэг хүүхдүүдтэй ингээд сайн нийлж чадахгүй ч юм уу тий. Тэгсээр байгаад ингээд ер нь бас сэтгэл готролд орж ингээд ер нь дотгошоогоо тиймэрхүү хүмүүс болох ингээд магадлал амар их. Болт буюу ингээд зөрөгтэй ингээд нэг юм тоодгүй хүүхдүүд болохоор ингээд хүн амьтантай ингээд ярьж нөхөрлөختөө хамаагүй сайн учраас бас нэг тгий сэтгэл готролд орж мөрөдөх нь айгүй ховор. Тэгээд ер нь бас хүүхдийг анхнаас нь ер нь яаж хүмүүжүүлэх тэр амар чухал байгаа байхгүй. Тэнгүүд ингээд анх төрснөөсөө хойш л ингээд уйлж гин үү уйлж яхад нь эцэг их нь хэр ингээд авч юу яаж гин ингээд тэрч юм уйлахыг нь яаж болиулж гин ингээд уйлж яхад нь яаж үдэсэн ямар ингээд өнгө аясаар ярьж гин гэдэг нь хүртэл ингээд бүр төрхөөс эхлүүлээд тэр хүний ингээд зан аашийг тодорхойлох зүйл болж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд тэрнээс эхлээл ингээд тэрнээс эхлээл ингээл жоохон бахтай ингээд өөрөө ингээд ямар нэгэн таалагдахгүй байгаа зүйлээ илэрхийлэхэд нь эцэг их нь тэрэнд нь яаж хариу үйлдэл үзүүлж ийн ингээд загинжийн эсвэл ингээд за чамайг ойлголоо гэд ингээд мэдрэмжүүдийг нь ойлгож ингээд аргадж гин үү гэдгээс бас амар шалтгаалж байгаа хгүй. Тэгвэл ингээд ямар нэгэн юм илэрхийлж яхад нь тэрийг ингээд эцэг их нь тоохгүй байдаг байсан хүүхдүүд болохоор ингээд бас нөгөө гэмт угаасаа ингээд тэр жоохон юмнууд ингээд нэмэгцээр тэр хүн ингээд өөрийгөө сайн илэрхийлж чаддгүй те ингээд юм л бол ингээд violence буюу ингээд хүчээр ингээд юмыг шийддэг болдог хүн ч юм уу. Тэгээд ер нь бол яг нөгөө гэмт хэрэг мэрэг үлддэг хүмүүсийн ер нь ихэнх нь тэгээд сайн өөрийгөө илэрхийлж чаддгүй ингээд хүн багаас өсгөөсөд нэг тиймэрхүү асуудалтай хүмүүс ч юм уу. Тэгээд ер нь бас за EQ өндөр хүмүүс бол ингээд яг тийм хэцүү зүйл болонгууд өөрийгөө ингээд амархан гаргадаг байх хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Тэр нь бас ингээд меланхолик биш ингээд upbeat ийм cheerful байж бас тэр нь ингээд үйлчлдэг байгаа байхгүй. Тэгээд what the fuck
Бис bubble tea захиалаад уусан байхгүй. Тэгсэн чинь Remarks гэсэн noise гэж зүйдэг ш. За тэр ингээд меланхолик хүмүүс чи ер нь бол ингээд pessimistic буюу юмыг ингээд муугаар хардаг хүмүүс. Cheerful хүмүүс нь болохоор ихэнхдээ optimistic буюу ингээд юмыг сайнаар хардаг хүмүүс байхгүй. Тэнгүүт би ингээд амар optimistic байх гэж хичээсээр хагаад тэр үед ингээд өөрийгөө татаж гаргаад ер нь ингээд тэрийг ингээд өөрийгөө татаж ингээд амар том хэцүү юмнаас өөрийгөө татаж гаргаад сурцсан болохоор тэрнээс хойш ер нь ингээд ямар ч зүйл болсон амар хурдан хэцүү газраас ингээд өөрийгөө татаж гаргаж чаддаг. Ингээд ямар ч хэцүү зүйл болж исэн ингээд сайнаар бодоод за ингээд үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодоод ер нь ингээд үргэлжлүүлээд сурцсан болохоор ер нь ямар ч хэцүү зүйл гарсан. Тэгэл буцаад нөгөө нэг өөрийнхөө ингээд аз жаргал юу гэдэг гэрэлтгийг ингээд буцаад олж чаддаг төрлийн хүн болцсон. Тэгээд уусаа энэ дээр бас гарчсан хүн ямар нэгэн ингээд хэцүү ингээд асуудлаас гарч чадсан хүн cheerful буюу зүүн талынхан тарих ингээд илүү хөгждөг гэж энд бичсэн байлаа. За тэгэл энэ номон дээр угаасаа ингээд яг амар олон сэдвийг ингээд жоохноор бичсэн байхгүй. Тэнгүүд яг ингээд сонирхол татаад уншиг гэсэн юмнууд бол угаасаа ингээд цааш нь амар гүнзгийрүүлж шал өөр номноос олж уншгал юм байл л дээ. Зя тэгээд ер нь бол ингээд танилцуулаад явцсан гэсэн. Гэхдээ угаасаа тэр темперамент одоо cheerful эсвэл melancholic юу байдгийг тэдрийг ингээд өөрчилж болохоор зүйлс юм байлээ л дээ. За тэгээд бас өөр гарч байгаа юм гэх юм бол угаасаа сэтгэл хөдлөлөө гаргаж чаддгүй, илэрхийлж чаддгүй хүмүүс бол угаасаа ямар нэгэн үерхэл нөхөрлөл нь ингээд сайн үргэлжилж чаддгүй. Тэгээд ер нь жоохон гадуурхагддаг төрлийн тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгээд эсвэл нөгөө нэг гэмт хэрэг хийдэг хүмүүс ч юм уу те. За тэгээд жил ирэх тусам хүмүүсийн сэтгэл готролд орох магадлал юм уу одоо ингээд хүүхдүүдийн залуу хүмүүсийн сэтгэл готролд ордог хувь бол ингээд угаасаа жил болгон ихсээд анхт нэг 4% байж байгаа 10% болоод 18 болоод 30% болоод ч юм ингээд жил ирэх тусам угаасаа хүмүүс ингээд илүү сэтгэл готролд ороод байгаа юм бэлээ. Тэр нь одоо угаасаа нөгөө нэг эцэг эхчүүд гэртээ байж чадахгүй гадуур яваад тэр хүүхдүүд ингээд сайн анхаарал халамж авч чадахгүй байдал нь ихсээр байгаа учраас хүүхдүүд бол угаасаа сэтгэл готролд орох нь ихсэж байгаа юм билий. За тэгээд найзтай байх амар чухал гэж бас бичсэн байсан. Нэг найз байхад бол бүх юм өөр болдог. Ингээ сайн найзуудгүй хүнтэй ингээ нөхөрлөлтгүй хүн амьтанд юм ярьж чаддгүй ингээд хүн гадуурх гэж байгаа юм шиг мэдрэмж авч байгаа хүмүүс бол угаасаа сэтгэл готролд орох нь ингээд амар их. Тэгээд тэнгууд ядчил ингээд ганцхан хүн өөрийгөө сонсож байгаа юм шиг санагдаад тэр хүний ингээд сэтгэл санаа шал өөр болдог гэдэг жаахгүй. За тэгээд угаасаа ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй хүн амьтандаа ярьдаггүй хүмүүс бол угаасаа ингээд арх ингээд бусад нөгөө drugs буюу монголоор хэлбэл хар тамхинд орох магадлал угаасаа хамаагүй ихсдэг. Тэгэл угаасаа яг иймэрхүү асуудлууд ингээд иймэрхүү зүйлүүдийн талаар ингээд хүүхдүүдтэй ч юм уу эсвэл хүмүүс хоорондоо ярихад ер нь жоохон хүн сэдв учраас хэцүү байдаг штеп. Тэгэл яг сургуульд бас тиймэрхүү зүйлийг ингээд бүр ингээд хүн дээр биш ингээд жоохноор за ингээд хүний ингээд одоо нүрний илэрхийллийг яаж унших вэ? Ингээд хүнтэй яаж гайгүй харьцах вэ? Эдэргээд ингээд жоохноор
ингээд хүүхдүүд зааж эхэлэх юм болов уу ингээд тэр хүүхдүүд дараа нь сэтгэл готролд орох ч юм уу ингээд хүмүүст гадуурхах ч юм уу тиймэрхүү ингээд хувь нь ингээд хамаагүй багасдаг байхгүй. Тэнгүүд угаасаа Монголд би бол тиймэрхүү юм нэгч удаа бараг сонсож байгаагүй. Тийм юм заадаг газар сургууль бараг байхгүй хаа. За тэгээд IQ өндөртэй байна гэдэг чинь за хамгийн түрүүнд өөрөө аз жаргалтай байна заяа. Өөрөөгөө сэтгэлийг дээш нь болгож чаддаг. Хоёрт болохоор хүмүүстэй зөв харилцаж чаддаг. Хүмүүс чамд илүү дуртай болно. Хүмүүс чамтай сайхан харьцна. Хүмүүсийн чи итгэлийг дааддаг болно. Гуравт гэх юм бол ажил, төрөл, сургуультай чи амжилттай байна. Хүмүүс чамд дуртай юм чинь амжилттай байна. Ажилд ороход амархан байна. Ингээд ер нь л бүх юм чинь сайхан болно. Яг ингээд энэ ном дээр гарч байгаа ингээд сэдвүүд буюу одоо ингээд ямар нэгэн ингээд чадваруудыг эзэмссэн байхад ер нь баг хаанч газарт харгүй ингээл хүмүүстэй зөв харилцаад хүмүүст таалагдаад өөрийгөө ойлгоод хүмүүсийн ингээд цаатах юмыг ойлгож ийн гэдэг чинь ер нь бол тэгэл болчлоо гэсэн үг. Найзтай бай гэснээс ингээд за хэцүү байгаа, гутралтай байгаа, ууртай байгаа үедээ тэргийг хүнд ингээд ямар нэгэн хэцүү зүйл боллоо гэхэд тэрийг хүнд ярьж ийж ингээд сэтгэлээ онгойлгож ийж тэр зүйл ингээд байхгүй болдог гэдэг жисэн. Хүнд ярихгүй маа гэхэд ядаж ингээд бичиг цаасаар ингээд тэрийг ингээд үгээр илэрхийлээ гаргачих юм бол тэр зүйлийг ингээд давж гарахад хамаагүй амархан байдаг гэдэг жисэн. Тэгэхээр ер нь ингээд бодож байгаа санаж байгаа үгээр илэрхийлж ингээд гаргах нь амар чухал юм лээ. Тэгэд уур дээр нэмж хэлэх юм гэх юм бол уурыг битгий хоол гэдэг юм лээ. Уурыг ерөөсө хооллож болохгүй. Ингээд хүнийг буруутгаад байх юм бол илүү уурлана. Тийм учраас за одоо ингээд ямар нэгэн ингээд за би ингээд хүнтэй хэрэллээ гэж бодлоо та. Тэнгүүд хүнтэй хэрэлчээд тэр хүнийг ингээд буруутгаалах юм бол уурлал. Тийм учраас ерөөсөө хүнийг буруутгалгүй ямар нэг юмд уур ингээд хүнийг ч юм уу юмыг ч буруутгахгүйгээр юу хэмэрч юм бэ? Йоо. Тэгээд уур стресс хоёрыг давж гарах хамгийн амархан аргууд бол угаасаа өөрийгөө сатааруулах. Тэгээд хөдөлгөөн хийх. Ямар нэгэн хөдөлгөөн. Тэгээд сэтгэл готрол ингээд ямар нэгэн таагүй ингээд гонхтой байгаа үеэсээ яаж гарах вэ гэх юм бол ерөөсө тэргийг ургуулж бодохгүй өөрийгөө сатааруулах юм элэ. Тэгээд угаасаа яг сэтгэл одоо ингээд готрол гониг уур стресс гэдэг бол ингээд хооллогддог өөртөө хооллоод байдаг учраас ингээд айл болох өөрийгөө сатааруулаад өөр юм хийх хэрэгтэй юм билий. За тэгээд яг миний хувьд ингээд хувийн зүгээс энэ номноос ойлгосон юмнуудаа нэрлэе л та. За тэгвэл уур уцаар ингээд ямар нэгэн муу сэтгэл хөдөлгөөнтэй байхдаа ерөөсөө өөртөө битгий итэг тийм. Ерөөсөө өөртөө битгий итэг цаг аваад юмыг тайвнаар удаанаар шийдэх ерөөсөө буруу зүйл биш. Юм болгоныг ер нь л тайвнаар хийх хэрэгтэй. Ер нь цаг нараа аваад тэгээд сайхан тайвнаар шийдэж сурах хэрэгтэй. Тэгээд хүлээцтэй төвчээртэй байж сур. Юмыг одоо угаасаа ингэж ойлгочлаа шүү дээ. Хүн эхлээд эмоцороо бодд юм байна. Тийм учраас тэрийг мэдсэн учраас жоохон хүлээцтэй байгаад өөрийгөө тайвшруулад тэгээд дараа сонголтоо хий. За тэгээд юм болгоныг ер нь сайнаар харчий. Муу зүйлийг зүгээр ингээд анаад муу зүйлийг тоохгүй байсан ч болно. За дээрэс нь хүмүүсийн бас сайныг харчий. Хүмүүсийн оронд өөрийгөө тавиад ингээ хүмүүсийг ойлгох гэж хичээ. Тэгээд хүн болгон чамайг өвтгөхгүй
ингээ хичээгээгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хүн ингээд зүгээр good intentionтэй байж болно шүү дээ. Хүн ингээд ерөөсөө муу зүйл бодоогүй байсан ч гэсэн чамайг өвтгцэн байж болно ш. Тэрийг ойлгох хэрэгтэй. За тэгээд ер нь бүх зүйлийг эргээр харжий. Хэцүү зүйл болсон ч юу ч болсон эргэж босож сур. Тэгээд хамгийн одоо хүүхдтэй хүмүүс байхгүй л үү. Гэхдээ ер нь хүүхдүүдийг ингээд багаас нь emotional intelligence EQ гэж юу гэдэг юм бэ? Тэрийг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгээд нэг ойлгосон юм гэх юм бол яг ингээд сэтгэл хөдлөлгөөн ингээд emotional intelligence-тэй холбоотой үгнүүдийн монгол орчуулга ерөөсөй байдгүй юм. Тэгээд одоо attachment одоо ингээд emotional attachment гэдэг үгийг орчуулах гингүүт хавсралт гэж гарч ирээд. Emotional intelligence гэдэг үгийг ч гэсэн ингээд орчуулгатай ерөөсөй ойлгохтой үг байхгүй зөөс. Оюун ухааны биш сэтгэл хөдлөлийн оюун ухаан ч гэсэн юу гэсэн ч үгийг